Тэгсэн чи бид хоёр ядуу сэтгэлгээтэй хүмүүс юм байна. Танах ямар хүмүүс байна? Бичээрэй. Олон нийтийн өмнө хүлээн зөвшөд уушлууя. Болаг үзэн бүх хүмүүс уушлууя. Сайн байцгаана уу? За бид хоёр нь амлсан ёсоор нөгөө цойлогс гэдэг номынхаа ерөнхий гол санаануудыг таатай хуваалцахаар бэлэн болсон байна. За тэгэхээр мэдээж яг хуу энэ ном маань өөрөө маш их мэдээллийг агуулж байгаа болохоор таад өөрсдөө хамгийн гол нь олж аваад уншаараа хизээж харамсахгүй ийм гоё ном болсон байна. Тэгэхээр гоё ном. Тэгээ бид хоёр болохоор энэ номыг болохоор орчуулгын ном гэж утсан байхгүй юу? Тий. Тэгсэн чинь Дэ Бүжин лам гээд хүний судалгаан дээр үндэслэн гоё ном юм байлээ. Тэгээд бид хоёр үнэхээр монгол хүн бичсэнд нь баярлсан. Тэгээд уншихад амархан битэр шүүд баг амар урд уншаад тусах тий. Маш урд. Гоё ойлгомжтой бүр сэтгэл рүү ёнк гэж орсон. За биш сэтгэл инээд тарих руу ёнк гэж орсон. Тарих руу ён сэтгэл рүү ён. Орсон амар гоё ном байсан. Тэгээд тэрнээс болол би энэ номноос болол хүүхдээ яаж хүмүүжүүлэх талаар нэлээд ойлголттой болсон. Өөрөө ер нь цаашид ер нь яаж ямар хөө зуршилтай байх хэвээр, ямар амьдралдаа дадал зуршилтай байх хэвээр гэдгийг бол ойлгосон. Тэгээ дээрээс нь би амжилтын талаар бас маш буруу ойлголттой явсан гэдгийг бас ойлгосон гоё ном байсан. Тэгээ яг ном нь болоод ерөнхийдөө еврей хүмүүсийн амжилтын нууц гэх юм уу те. Яагаад еврей хүмүүс дэлхийд дахинд маш амжилттай явдгийг тэгээд хэрхэн хүүхдүүдэд хүмүүжүүлдэг, еврей ээж хэрхэн хүүхдэд хүмүүжүүлдэг, яаж тийм амжилттай хүнийг өсгөж хүмүүжүүлээд байна гэсэн тий. Дээрэс нь еврей хүмүүсийн амьдардаг Израиль улс хэрхэн өсөл цэцгэлж байгаа тий. Тэр талаар ингээд бичсэн сонирхолтой ном байна тий. За тэгэхээр юуны өмнө хідэн тоо баримт дурдээ тий. Еврей хүмүүс ямар хуу мундаг хүн бэ гэхээр нийт хүн дэлхийн хүн амын ердөө 0.2% эзэлдэг юм байна еврей хүмүүс. Гэхдээ нийт дэлхийн тэр бомтнуудын 25% эзэлдэг байна. Мөн түнчлэн болохоор Америкт амьдардаг еврей хүмүүс дундаж еврей хүн болвол дундаж Америк хүнээс 5 дахин илүү чинэлэг амьдардаг. За ингээд гих мэтлэн судалгаанууд цаашдаа явна. Жишээлбэл 2019 он хүртэл бол Нобелийн шагналт нийт 200 гаруй шагналтанд төрүүлсэн гэж байна те. Дээрэс нь Харвардын нийт төгсөгчдийн 20% ч гэдэг юм гих мэтчлэн. Тэгээ их сургуулиудын тийм мундаг профессорууд дандаа бас еврей хүмүүс байдаг гэж байна. 20% еврей хүмүүс байдаг. Дээрэс нь дэлхийн хамгийн баян 10 хүний бараг 5 еврей хүн байдаг нэ. Энэ дотор бол Билл Гейтс, Марк Зукерберг гэдэг юм ингээд бидний мэдхээр бол ийм хүмүүс байдаг юм байна. Еврейчүүдийн хэлэх нэг дуртай үг нь юу вэ гэхээр ухаан байгаа газар мөнгө байдаг юм те. Чинэлэг амьдрал байдаг гэсэн санааг илэрхийлж байна. Гэтэ нэг еврей энэ номыг уншаад би тэр нэг еврей зүр өгөөд сонсоо нөгөө чимөөстэй насаараа цалингаараа амьдраараа гэдэг тийм хараалын өгөөд байхгүй тийм еврей хүмүүс бол дандаа тийм тэрнээс цалин бол тийм амар хөрөнгө орлого тооцохгүйгээр илүү дандаа ингэж бизнес хийдэг усуд юм байна гэдгийг би бол энийг уншаад ойлгосон. Тийм тэгэхээр яг нөгөө бизнесгээ стартапын хувьд ч гэсэн дэлхийд хамгийн олон стартаптаа нь бол Америкийн цахиурын хөндөй байдаг бол 2-дугаарт нь Израиль ордог. Тэгээ Израильчин бол тэгээ манайх яатсан бэ гэж манай өмнө говийн газар нутаг 8-1-тэй тэнцгэрл жижигхэн газар гэж байна. Тэгээ татчих гад байна харин. За тэгэхээр ийм мундаг хүмүүс байгаа юм байна. Тэгэхээр тэр чинь бүр амар илсэн зүйл ямар ч үржин шиг амар хэцүү газар гэж хэлсэн шүү дээ Израильчин тий. Тэрийг маш эерэг зөвөр ашигласан. Тийм газар байна. Тэгэхээр миний ярь жишээлбэл юу талаар яриач яг Израиль хүмүүс байглаасаа тийм илүү гентэй илүү ингээд төрсөн юм уу энэ талаар зохиогч яг ямар хүн бичсэн бэ? Яг ингээд тийм судалгаа энэ төр яг тархиныхан бүтц юу гэдгийг тэрийг наваад үзэхээр ерөөсөө бид нартай адилхан энгийн хүмүүс гол нь ерөөсөө тэдний илүү гараад илүү нэг юу идээн гэмүүд тарих мархинд нь тийм бол байдгүй юм байна. Үнэн. Ганц хоёр болт илүү. Тийм бас болт суудсан янз бүрийн илүү тарих мархтай болгосон чинь үгүй гинэ. Тэднэрт гол юм нь болохоор ерөөсөө зуршил өдөр болгон хийдэг их биш баг биш. Яг тийм туршлууд байт юм байна. Тэгэхээр бид хоёр энэ номон дээр гарсан зарим нэг гоё юмнаас хуваалцъя гэж бодож байна. Тэгэхээр яг энэ номыг уншихаар жишээлбэл ингэж л байгаа юм л да. Дундаж еврей хүмүүс бол өдөр 5 хуудас өөрийнхөө сонирхолтой зүйлээр уншдаг гинэ ном. 5 хуудсыг 5 нүүрчлөө те уншдаг. Тэгэнгүүтээ болохоор 30 минутыг мэрэгжлийнхаа ур чадварыг сайжруулахад зориулдаг.
Их биш байгаад. Тийм. Тэгээд бас бааш. 7 хоногт бол дор хаяж 3 удаа фитнесээр хичээллээд тэгээд эрүүл хооллдог нэ. Энэ бол ерөнхий одоо дундаж Европ хүмүүс болгоны баримталдаг одоо зарчим юм л дээ. Тийм. Тэгэхээр яг хөө энийг янгууд бас нэг өөр юмтай холбогдоод байна л да. Энэ номыг уншихаар өөр одоо сонсч байсан юмтай амар холбогдоод байгаа. Жишээлбэл одоо Японы Kaizen Way гэдэг байгаа шүү дээ. Kaizen Way гэдэг бол бас юмыг маш одоо ямах юмар, алхам малхмаар одоо ахиулдаг. Тэгэхээр яг еврейчүүдийн одоо философи нь бас энэтэй бол төстэй байгаа юм л да. Маш одоо багаар нэг доор одоо гарах их өөрчлөлтөнд битийнэ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө амжилтыг бол хуримтлал гэж үздэг учраас насан туршдаа өдөр болгон багаар ахина гэсэн. Иймэрхүү философитой тийм. Тэгээд нөгөө хизээч одоо гинт ингээл баяжна гэдэг тийм бодол бол хизээч байж болохгүй гэж бичсэн байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь одоо бид нар ингээл гайгүй амжилтанд хүрчлээ гэл бодоол тэндээ ингээл за би ер нь бол болчлоо даа гэл бодоол ахиж юм нэмж хийхгүй л байх юм бол тэгэл тэр юу бол хизээч тэндээ тогтдгоо. Тэгэл та ахиж юм хийхгүй л бол тэндээс уруудаал явчихдаг гэж байгаа байхгүй. Хизээч нэг зүйл нэг газараа байдаггүй маа гэдэг. Нэг газар байна гэж бодож байгаа бол тэр чинь хурж ийна гэсэн үг. Хурж ийна гэж. Яагаад гэхлээр бид нарын эргэн тойрон байгаа бүх зүйл өөрчлөгдөж идэг, өсөн дэмжиж идэг. Тэгтэл бид нар яг нэг байранда байгаад байна гэдэг чинь бусад бидний хажуудах юм ингээд бидний хажуугаар өсөө явчлаа шүү дээ. Тэгэхээр бид нэр өөрсдөө байранда байна гэж бодоод байдаг боловч яг үнэндээ бол одоо урууд нь доройтж явах юм биш. Балар нь доройтж байна гэсэн үг юм. Хэмрийн сан тавилах. Хэмрийн сан яг үндэ бол бас нөлөөлөхгүй. Тийм зүйлд бол бас итгэж болохгүй шүү хонгороо. Тэгэхээр бол нөгөө нэг еврейчүүд болохоор яадаг вэ гэхээр амжилтанд хүрэхийг болгоо цэг гэж харддаг те. Цэг гэж харддаг. Тэр өөрөө аялал гэж харддаг учраас ингээ алхамаар урагшлаад ингээ аялаа өргөжлүүлээд өгдөг. Хүмүүс болохоор нөгөө амжилтыг цэг гэж хараад за би нэг тэрэнд хүрчих юм бол амжилтанд хүрлээ гэж тооцъё. Тэр цэгтээ хүрчгээрээ зогсчдаг ч юм уу те. Хизээч тасралтгүй ингээл багаагаар явж явах зүйлийг л ер нь амжилт гэж хэлдэг юм байна. Англи тийм үг байгаад байдаг. Success is not a destination, it's a journey гэдэг. Яг л тийм. Тэгвэл бас нэг солонгос үг байдаг гал ядгаалаа шүү. Тэгээ орс хэлэнд бол за. Яа тэгээд миний арай лаг яриад нөө надаас би бол зүгээр миний ард гэхдээ ном ярихаар надаас илүү байна. Би бол хоймог төрөлт мөрлөлтийн талаар яриулсан алан ш таарай. Тэгэхээр бидний дийлэнх нь болохоор ингэдэг юм л дээ. Урам зориг орохоор л ингээл юм хийж бүтээгээл те. За би юм сурыг, өөрийгөө хөгжүүлье те. Ийм хий, ийм ч одоо нийгэмдээ сайхан зүйл хий гэдэг. Гэхдээ нөгөө урам зориг нь арилаад ирэхээр яадаг вэ гэхээр хүмүүс юу ч хийхгүй те. Нам болчдөг. Тэгээд ингээд урам зоригоо хүлээгээд байдаг. Эсвэл юм тэндээс хайгаад үлдсэн бүх цагаа одоо буцаад урам зоригтой болохын тулд ингээд хайлт хийгээ байж идэг гэнэ. Тэгтэл бидний дунд амьдардаг маш цөөхөн хүмүүс сэтгэл санаа нь урам зоригтой байна уу, урам зориггүй нь ялгаа байхгүйгээр хийх ёстой зүйлээ үргэлжлүүлэн хийдэг. Энэ бол еврей хүмүүс гинэ. Тэр хүмүүс яадаг вэ гэхээр энийг бол тууштай зан гэж хэлдэг. Тууштай зангийнхаа ачаар тэд нэр хийх ёстой зүйлээ сэтгэл санаа нь одоо эмоцийнхоо одоо ямар төвшөнд байхаас үл хамааран үргэлж хийдэг гэсэн. Тэгэхээр одоо энийг зүгээр ойрын жишээ хэм бол одоо нөгөө би IELTS бэлдэж яхад ингээд өөрийгөө болон бусад сурагчдыг ингээд харахад яадаг вэ гэхээр нэх гой хүний ярьсан яриа юм уу сонсоод ч юм ингээд урам зориг залаад өгөө ураад өгөө те энэ мө оноо юу юм ч гэдэг юм өдөрт би өстө 2-3 цаг хийнэ. Эхлэхэд 7 хоног явна. Тэрний дараа болохоор урам зориггүй болоод ирэхээр юу гэдэг вэ гэхээр за энэ сургалт нэг жоохон таарахгүй байна. Эсвэл багш жоохон болохгүй байна. Эсвэл надаа ийм алга тийм дутуу байна гэдэг юм. Ингээд шалтгаан хайгаад эхэлдэг. Тэгээд нөгөө өдөрт 2-3 цаг хийнэ гэсэн зорилгоосоо няцдаг гэсэн. Тэгтэл еврей хүмүүс яадаг вэ гэхээр энэ сэтгэл зүйдээ авталгүйгээр үргэлжлүүлэн хийсээр байдаг. Тэгээд тэр нь ирээдүйд амжилт авчирдаг. Тэгэхээр яг л битүүч гэсэн яг амьдрал дээр туулсан IELTS бэлдэж ер нь бол яг би юм биш наача. Тийм уу цаараа? Хэцүү зүйлүүд гараад ирэнгүүт за болиул энэ ерөөсөө миний явах зам биш үү гэдэг юм те ингээд ухрах зам байхгүй. Түүнээсээ чинь одоо үнэхээр явах зам чи одоо биш гэсэн үг биш зүгээр л нэг шалтгаан хайж яана л гэсэн үг. Тийм шүү дээ. Харин бол яг гэрээ зөвлөхтэй хүртэл онгод төсөлтэй дуудаал ваа гэж сууж идэв шүү. Хичээл хийгээд бол тэгээд
гоё орчинтай, гоё кофе бариад гоё ингээд ийм яг ингэж хүсдэг тий хараа. Яг бүх ингээд хүүхдүүд чимээг байгаа л ингээд би яг тийм үед л хичээлээ хийнэ гэж боддог байхгүй. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө тийм байж болохгүй гэсэн маа. Тэгээд номон дээр тэгээд яг эхлэхдээ их гоё жишээ авч байгаа. Нэг еврей залуу яг ангийнхаа нэг залуу хүүхэдтэй харьцуулсан. Яг ингээд нэг газар нь бүх юм ижилхэн. Тэгээ бүх юм ижилхэн нэг сургуульд явдаг ингээд найзууд. Гэхдээ яасан гэсэн чинь ингээл 10 жилээсээ дээшээ тэ хай скулээсээ дээшээ коллежд ороод ингээд явах тусам ялгаа нэгсээд ингээд хоёр тишээ болоод байсан. Еврей хүүхэд нь илүү амжилттай, илүү гоё бод нөгөө одоо Америк залуу нь болохоор одоо юу гэдэг нь тийм ч амжилттай бус бүтлгүү нэгэн болж хөрж байгаа байхгүй. Тий. Тэгээ тэр хоёрын ялгаа нь юу гэхээр нөгөө хүүхэд еврей хүүхэд болохоор яг өдөр болгон хийх зуршил бүр нэг амар ооц судлал гинт ингээл хичээл ингээл цоороод байсан байхгүй. Ерөөсөө л байнга л өдөр болгон тэр 5 хуудас номоо уншаал яг эрүүл хоолт хийгээл тэгээд тэр нөгөө энгийн хүн болохоор гэр бүлийн харилцаа тийм доктортой биш гадуур дотор ингэж явдаг. Одоо жоохон шалиг маркийн аригддаг, тамхи татдаг. Тэгээл өөр чин тасгал хийдэггүй, орой болгон пи уудаг. Тэгээ орой болгон оройтож унтдаг. Тэгээ энэ бүхэн нэг л мэдгэд ингээл нэг өдөр ингээд хийхэд юу ч болохгүй. За нэг сар болоход юу ч болохгүй юм шиг байгаад гэтэл тэр хүн амар залуухан байжсэн чинь би нүгдэж эхэлсэн. Тэгэл хорт авдраар өвчлөөд тэгээд эрт хорвоог орох болж байгаа байхгүй. Тэгэхээр өдөр болгоны бидний энэ хийж байгаа үйлдэл чинь ямар нэгэн зүйлд хүргэн шүү, эсвэл дороодох уу, яах уу гэдэг нь бол тэр мандан бадрах уу, балранд ороодох уу гэдэг бол харагдана гэж байгаа байхгүй. Тэгэхээр би болохоор энэ дээрээс юу ойлгосон гэхээр одоо энэ өдөр болгон хүүхдээ баг багаар нэг өдөр ингээл сүрхий ингээл за энэ хүүхдээ юу болоод ингээл хүүхдээ хичээл хийлгээл тэгжсэн нь за ингээл ингэхгүйгээр өдөр болгон л нэг жоохон юм хийлгээдэй л гэж ойлгосон. Тэгээ хүүхэд болохоор бид нар ингээл өглөөлэдэг шүү дээ. Өглөөл ахаар бид нар өөрсдөө ядарч байгаатай адилхан хүүхдүүд бас бидний тэр өглөлтөөс бас залхаж идэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр баг багаар өөрөө яг үлгэрлээл ингээл за хийчлээ. Ингээл тэр үйлдэлийн магтаал ингээд хийж байгаа үйлдэлийн магтах хэрэгтэй гинэ. Хүний биш те. Чи угаасаа ухаантай биш. Чи ухаантай угаасаа ийм биш те. Чиний сая хийсэн үйлдэл чинь сайн байлаа. Гэдэг тийм эндээс би бол ойлголт аваад ингээд хүүхдүүдэрээ хэрэгжүүлж байгаа. Тэгээ би тэр бол бас л суралцж яваа аавч хоёр. Тийм мундаг биш. Би хамгийн айдаг юм блог хийж байхдаа айдаг юм болохоор бит хоёр мундаг хүмүүс гэдээ ойлгочихвээ. Тийм нэг тийм дараахан дүлгөөхөн зөв мундаг хүмүүс гэж битээ ойлгоорой. Бид хоёр бол адилхан бүр доорч байж магадгүй тийм хүмүүс шүү лээ. Тэгээ үнэхээр баг доор тийм ч гэсэн зүгээр бит хоёр сэтгэлтэй л байхгүй хүүхэн. Төрөвч нэмгэж сэтгэл нь бол юм аа. Миний төрөвч яданы далуучнаас нэмгээ ингээд нэг хошиг. Үгүй номоо яри харин ингээ хадвард тийш зогсоогоор чи бас намайг дагаад ах юм аа. За ингэсээ хараа. Тэгээд зуршлын талаар ярьсан те. Зуршилчин бодвол сайн муу зуршил байгаа ш. Тэгсэн чинь муу зуршлыг бид нэр өөртөө суулгаж байгааг анзаардгүй гинэ. Тийм ш дээр. Ингээл нэг мэдхэд суучдаг. Тийм учраас еврейчүүд юу гэдэг вэ? Хаяа одоо хэсэг хугацааны дараа зуршилдаа аудит заавал оруулж байгаа. Би ямар зуршилтай хүн болчихвэ гэдгээ байнга шалгаж явах хэрэгтэй. Дүгнэлт хийж явах хэрэгтэй. Түүнээс биш яг л би ийм хүн гээл яваад ээж болохгүй. Тэр ийм хүн гэж яаж ерөөсөө л зуршлын нийлбэр байхгүй бид нар шин тэ. Тэгэхээр ямар зуршил бий болгоод байгаа анзаарах хэрэгтэй. Нөгөө талаараа сайн зуршлыг бий болгоход маш их хүчин чармаас шаарддаг. Тэгэхээр энэ бол уруудахад амархан өсгөд хэцүү ийм нөхцөл байгаа байхгүй. Тэгтээ хэцүү гэж бодох хэрэггүй. Ад жаргалтайгаар бүх юм хийх хэрэгтэй. Тэгээ энэ дээр згсэн. Тэгээд тархины нэг зүйл нь юу гэхээр мэдээж юм залах уу? Яг хийгээ сурцсан юм байнга хийхийг хүсдэг. Бид нөгөө comfort zone гэдэг тийм яг хий дассан газар байх гэдэг. Тэгэхээр шин юм оруулж ирэх гэхээр тарих дандаа эсэргүүцдэг. Залхууруулдаг, шавтаг хайдаг. Гэхдээ нэг тархины сул тал юу гэхээр маш дасамтгай гэж байна. Эхэндээ хэцүү юм хүчлээд хэсэг хийцний дараа тэндээ дасчдаг. Тэгэхээр бид нар шинэ comfort zone бий болгож байна. Магадгүй нөгөө өмнөх comfort zone-аас илүү үүрэг бүтээлтэй сайн comfort zone үүсгэж байсан. Тэгэхээр яах вэ гэхээр бид нэр өөрсдөө сайжруулахыг хүсэх юм бол мэдээж эхэндээ хэцүү байна. Гэхдээ тэрийг одоо хүчлээд хэсэг хугацаанд хийчих юм бол тарих тэрэндээ дасчихна. Тэгээд бид нэр одоо дараагийн шатанд гарч байна гэсэн. Тийм. За
Тэгээ өөр чи өөр гойсон юу вэ? Дараагийнх нь одоо ийм нэг талаар яриа. Нөгөө эхийн тэнэг хайр гэдэг нэг. Эхийн тэнэгхэн хайр, тэнэг гэхээс тэнэгхэн гэсэн гоё гоо. Эхийн тэнэгхэн хайр дээр юу гэж бичсэн байгаа вэ гэхээр хүүхдийг ингээд бид нэр би бас яг тэгдэг байсан байхгүй юу? За хүүхдээ ингээ хит хайрлал өмнөр нь орж хийгээд л байвал тэр хүүхэд одоо алдах тий одоо тийм бүтээл сэтгэлгээ нь бол байхгүй болж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр та тэр хүүхдэд алдах боломжийг олгооч ээ. Одоо шороо ухаад халтардаад тэр одоо юу гэдгийг алдах ингээ заваарах тэр боломжийг одоо жоохон хүүхдээ бол одоо заваарах боломжийг юм оролдох одоо тэр хүүхэд буруу юм хийгээ тэрнээс ойлгох боломжийг олгооч ээ гэж байгаа байхгүй. Тэрнээс тэрийг уншнаас хойш бол битээр одоо телевиз байхгүйгээр гадаа гаргаал халтардуулаад одоо өөр яаж гулаарэ. Өөр тэгэл би ингээл онлаа инглээ тэглээ гэл тэнгууд манай гэрт болохоор аавын тэнэгхэн хайр гэж болохоос ээжийн тэнэгхэн хайр бол байдаггүй. Би бол хүүхдээ заваар өсөр юун зориггүй өсөр зүгээр өсрээ зүз өвдгээл би дандаа тэгдэг. Тэг маашаага болохоор хүй миний хүү унлаа хүй хайраа наа чи түлхэж хүй гэдэг тийм үү. Аавын тэнэг. Тэг аавын тэнэг хайраа миний хайр бол хасах хэрэгтэй. Тэр хүүхдэд алдах боломж нь бол олох хэрэгтэй тий. Тэгээд би нөгөө хажууднахаар тэнэгхэн хайр гаргаад болохоор урцагаар ажиллаа та. Би бол хүүхдтэйгээ юм руу авирна яг адилхан өсрөн яг адилхан үеийнхэн юм шиг байхыг хичээдэг. Гэхдээ заримдаа бол жоохон синдромчтой дарангуйлагч болсон явж байдаг. Диктатор. Юу яаж исэн бас ном дээр харин ингэжсэн нөгөө еврейчүүд их ядуу байсан ихэндээ те тэгэнгүүт чинь ямар их зовлон эзлэн та бүгд мэдж байгаа шүү дээ те. Нөгөө Германы нацизм за тэр талаар бол ярих хэрэг байх. Угаасаа бүгд мэдж байгаа бах. Тэгээд хүүхдүүдийн хувьд болохоор тэр үед яаж исэн гадаа тоглоом байхгүй учраас хүмүүс нөгөө эвдэрхий эд тогшлоо ингээ бөөгнүүлээд тоглоомын талбай шиг болгоцсон. Тэгээд тэр нь маш аюултай. Унаж бэртэх маш их юутай. Гэхдээ миний яриа илгээр тэнд хүүхдүүдэд тоглоулахаар хүүхд өөрөө ихлээд унаж бэртээд дараа нь тэнд яаж бие авч явах вэ? Ингээд одоо бие хүн бол төлөвшөж байгаа байхгүй. Хүнээс хараат бас өөрийг авч явж чаддаг. Тэгээ энийг бол тэр ном дээр маш гоё түүхээр гоё дүрслээд амар гоё би бүр тэрийг бодсон чинь миний бүр ингээд тэгээ гоё одоо жишээнүүд байгаа. Тийм гоё жишээнүүд. Тэгээд бүр дайны үед нөгөө тэр одоо хилмигдэлтийн үеэр бол ямар ээж охин хоёр яаж исэн тэг ямар сонголт ээжийнхээ амийг сонгох уу хөршийнхээ амийг сонгох уу гэдэг юм уу гэх мэтчлэн та нар оройгоос үзээрэй. Тийм хэсгүүд байгаа шүү манайхан. Тэгэхээр тэрийг цойлгостой сонсоо үнэхээр гоё. Тэгээд ширээний ном болгоход бол үнэхээр буруутахгүй үнэхээр гоё бүтээл болсон. Тэр нөгөө нэг зурагтаа гаргасан гэдэг жийсэн. Тэгэхээр яг ямар юунаас сэтэл авсан бэ? Нөгөө нэг баян хүмүүс болохоор баян ухаалаг хүмүүс болохоор яадаг хөрхөд жижигхэн телевизтэй маш том номын сантай байдаг гинэ. Тэгсэн чинь манайх яасан. Ядуу хүмүүс яддаг. Маш том зурагтаа маш жижиг номын сантай байдаг. Тэгээ манай номын сангаа томруулж чадахгүй болохоор зурагтаа бүр гаргаж. Тэгтээ манай ном телевиз бит хоёр бүр зорж аим мөрөөдж том телевиз авсан байхгүй смарт телевиз. Тэгсэн чинь бит хоёр ядуу сэтгэлгээтэй хүмүүс юм байна. Танах ямар хүмүүс байна? Бичээрэй. Олон нийтийн өмнө хүлээн зөвшөд уушгүй. Болоо үзэн бүх хүмүүс уушгүй. За тэгэхээр доор штэ та юу алцх гэхээр та нар ямар телевизтэй байна, ямар хуу номын ядуу өнөө гэж бичээрэй за. Сэтгэлгээтэй хүн нэ гэдэг. Тий ямар сэтгэлгээтэй хүн бэ гэдгийг бичээрэй за. За тэгэхээр ингэдэг гэж юм л да. Яг одоо эн чинь номны нэр бол цойлогсэд. Цойлогсэд гэдэг чинь одоо бусдаасаа илүү төрүүлж яваад байна шүү дээ. Тэгэхээр еврейчүүд яг үндэ дэлхий дээр яг одоо амьдарч байгаа хүмүүсийн дунд бол үнэхээр цойлж байгаа байхгүй тийм. Тэгэхээр эндгээр цойлж байгаа хүмүүс яг гэхээр ингэж л байна л да. Онцгорсон ямар нэг юмд бол заавал одоо атааж өтөө дагж ирдгээ гэж байна. Тэгэхээр өөрийгөө хэр томорсныг мэдхийг хүсвэл дайснаа хараа. Том дайсантай байх тусмаа өөрийгөө том болж гинэ гэдгийг мэдэрэй л гэсэн санааг илэрхийлсэн байна. Энэ бас их сонирхолтой санагдсан. Би ч нэг амжихгүй л байгаа юм байна да. Би ч нэг дандаа л хүмүүстэй найзалж байна. Ямар ч дайсан байхгүй. За тэгэхээр Яруудаар нэг заяал байгаа юм. Өөр нэг санаа юу вэ гэхээр хоорондоо бие маш их дэмждэг гинэ еврей хүмүүс. Тэгэхээр ингэж хэлж байгаа юм да. Нэг санаатай хоёр еврейг уулзах юм бол 3 санаа төрнө гэж. Маш их гоё хэлсэн байгаа. Тэгтэл монгол хүмүүс яадаг бол та бодороо цэг. За гэтээ мэдээж бүгд биш. Гэтээ хойлоо уулзаад бол
санаагаа солируулдаг үстэй арай. Солируулдаг. Бараг еврейгээс илүү юм шүү. Гэтэ номны төгсгөлд ингэж байгаа байхгүй. Та еврей хүн бол төрж чадахгүй. Гэтэ еврей сэтгэлгээтэй болж чадна. Тэгэхээр яг хоо еврей сэтгэлгээтэй болохын тулд бас хичээх хэрэгтэй. Заавал одоо хин нэгний дөөрэж байгаа биш. Гол нь болоод еврей хүмүүс чинь одоо амьдарч байгаа хүний одоо цогц одоо юу гэдэг загвар хүн болчиход байгаа байхгүй. Тэг хамгийн шилдэг хүн учраас. Тийм учраас л одоо еврей сэтгэлгээг сурах хэрэгтэй байгаа юм л да тий. Эсвэл бид нэр монгол сэтгэлгээгээд еврей хүнээс давхаар тийм загвар арах хэрэгтэй. Дараа нь одоо өөр нэг улсын эрдэмтэн бидний талаар судлаад бичмээр шүү дээ. Тий. За. Тэгээ газар нутгаа яаж ашигласан талаар миний харныг ярич. Газар нутаг бол түрүү хэлсэн шүү дээ. Өмнө Говь аймгийн 8-1-т тэнцвэр юм жижигхэн газар. Тэгээд цөөл одоо усны одоо юу жишин байхгүй. Хомсдолтой тэгээд цөөл газар тэгсэн чи яасан гэсэн чинь тэд нэр анхны нөгөө туслын одоо усчлалтын системийг одоо би одоо зохион бүтээсэн. Тэр нь одоо дэлхийд даяар тархацсан. Тэнгүүтээ цөөл донд болохоор хиймэл нуур байгуулаад тэнгүүтээ дунд нь болохоор загас үржүүлээд загсынхаа одоо нөгөө ялга центртэй усаа газар тариалангаа бордоод маш эко одоо ногоо тариад тэрийг экспорт баг мөртлөө эко чанартай болохоор юу ахаар үнэтэй зарагдана. Тэгэхээр энэ бол зөвхөн нэг жишээ нөхгүй. Ямар жишээ вэ гэхлээр бүр ингээ хамгийн байгалийн байж болох одоо тийм юу гэдэг юм те баялаг биш юм нөхцлөөс байгалийн одоо бүтээгдэхүүнийг экспортлох хэмжээнд явж гин гэдэг бол маш мундаг. Ухаантай, ухаалаг, мундаг баг. Тэгээ бусад бол техник, технологийн салбар бүх зүйл дээр угаасаа дэлхийд үнэхээр толгой зогч байгаа ийм улс орн байна. За тэгэхээр тэгээ ойлоод өгнөд харин чамаас асуумаар байна л да. Чи яг энэ номноос яг юуг өөртөө хэрэгжүүлэе гэж бодсон бэ? За би нэгдүгээрт авсан зүйл юу вэ гэхлээр ингэж байгаа байхгүй. Бас нэг жишээ гарч байгаа юм да. Энэ арай их яриад байна. Бас нэг жишээ нь яаж юм гэхээр еврей аав тий тэгж гинөө. Еврей аав яасан гэхээр өөрийнхөө одоо бүх одоо хөдөлмөрийг зориулаад хүүхдийнхээ боловсролд өргөв. Еврейчүүд хувцс авахаасаа илүү номон зориулдаг. Тэгэхээр ингээд аавынх нь үе одоо мундаг байж чаддгүй маа гэхэд дараа үеийнхээ шатн болж өгөөд хүүхэд нь гой сургуульд яваад гой одоо юу гэдэг их ном уншаад их боловсроод ингэж явсаар хагаад тухайн еврейчүүдийн 2 3 дахь үеэсээ дандаа ингэж сайжруулж идэг гэсэн. Тэгэхээр би юу гэж бодсон гэхээр за хүүхдээ ном уншуул сургая, хүүхдийнхээ боловсролд анхаарай. Үүний хажуугаар бид нэр өөрсдөө бас ном маш сайн унших хэрэгтэй байна. Ер нь бол ном унших талаар миний одоо гол авалж авсан зүйл бол ном унших талаар бусад нөгөө зуршлын талаар юм уу нөгөө удаан ахих хэрэгтэй гэдэг талаар яг би өмнө өөр зүйлүүд уншиж байсан учраас ер нь бол ойлголттой байсан. Тэгээ гол авсан юм бол номны тухай юм да. Ном унших талаар. Би болохоор Тинка аавыг бас ойлгуулж байгаад баяртай байна. Тэгээд ээж бол маш чухал, аав бас маш чухал. Тэгэхээр би хүүхдээ яаж хүмүүжүүлнэ? Миний хүүхд дээшээ бидний үе одоо энэ байгаа энэ амьдралын төвшин миний хоёр хүүхдээр одоо ахихгүй яах уу гэдэг бол бит хоёроос маш их шалтгаална гэдгийг бол ойлгосон. Ч гэсэн бас бит хоёрын ярианаас товчхон энэ ном яг юуны тухай вэ гэсэн ерөнхий ойлголт бас авсан байна. Тэгэхээр үнэхээр энэ сэдвүүд танд таалагдчихвэл одоо цойлогч гэсэн энэ номыг олж уншаарай. Хизээж харамсахгүй гэдгийг 100% баталгаа 100 жилээр өгч байна. Би барыг номын зохиогч юм гэсэн. Би борлуулаад арай хөв авдаг байхгүй. За тэгээд дараагийн бичлэгээр эргээд уулзъя. Тэгээд манай YouTube channel subscribe, like дарахаа мартуузаа. За баяраа. Саяны амар гоё байсан. Ихэнд нь за тэгээд энэ удаагийн бичлэг маань таалагдсан байх гэж найдаж байна. Юу дарахаа мэдж байгаа үсттэй. Дахин хэлмээргүй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцаа баяртай. Баяртай.